Цэнхэр тагта хүмүүрт хайр авчирна. За сайн байцгаана уу үзэгчтэй, сонсогчдоо. За манай Цэнхэр тагта подкастын энэ удаагийн дугаар бол хүн эрхийн өдөрт зориулагдсан гарч байна. За бид бүхэн энэ удаагийн дугаартаа хөдөлмөрлөх эрхийн тухай ярилцахаар Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн хатагтай ариун агчийг урьж оролцуулаад байна. За манай подкастд зочноор оролцохоор болсон танд баярлалаа. За баярлалаа. Ариун агч маань саяхан Европын холбооны хүн эрхийн дээд шагналыг бас хүртсэн байгаа. За тэгээд энэ удаад бол одоо Монгол улс дахь хөдөлмөрлөх эрхийн тухайд хэрхэн одоо эрх зүйн орчноор хамгаалагдсан. За ерөнхийдөө эрх зүйн орчны төлөв байдал ямар байна? Анхаарах асуудлууд ямар байна гэсэн ийм хүрээнд бол ярилцсан. За тэгэхээр ер нь бол таны одоо бодлоор хүний эрхийн одоо ойлголт Монголд ер нь хэр байгаа вэ? Хүний эрхийг одоо юу гэдэг баталгаатай хэлүүлэхээр төр засгийн зүгээс ч юм уу хэрхэн одоо ингэж хангах талаар ажиллаж байна гэж дүгндэг бай хувийн хувьд. За баярлалаа. Юун түрүүнд олон улсын хүний эрхийн өдрийг хүн нэг бүрт дэвшүүлье. Тэгэхээр хүн болгон төрхөөсөө эхлээд нэр төр алдар хүнд тэ бүх зүйлээрээ эрхтгш байх ёстой гэдээ хүний эрхийн гол түгээмэл нуглын үзэл санаа нь тэр. Анх би бас хүний эрхийн мэдээллийг олж авч байхдаа олон жилийн түүхтэй. Гэхдээ хамгийн дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн түгээмэл нуглал нь бол дэлхийн 2 дугаар дайны дараа хүлээн зөвшөөрсөн байдаг ч тийм. Яагаад тэгэхээр хүний эрхийг ярихаас өмнө би зүгээр нэг асуултыг хүн болгон тамаар санагдтыг. Хүн гэж хэн бэ? Хүн гэж хэн бэ? Хүн гэдэг чинь бол биологиоор адилхан л амьтан. Бусад амьтанаас юугаараа ялгарч байгаа гэхээр бид нар зүрх сэтгэлтэй, оюун тархитай. Тэгэхээр бие бинийгээ хайрлаж хүндэтгэх гэдэг чинь бол өдөөс хүн байхын үндэс болчиход байгаа. Эндээс нөгөө хүний эрх маань эхэлдэг болоо гэж. Тэгээд яагаад энийг хэлж байна гэхээр бид нар аль ч улс оронд төрсөн бай, хөдөө гадаа төрсөн бай, элит гэр бүл гэж зарим нь ярьдаг те. Хинч хаанч төрсөн бай эрхтгч байх ёстой гэдэг бол одоо энэ зууны ирээдүйн үеийн бол үндсэн үзэл санаа. Тэгэхээр энийг бид нар таны асуултаар бол Монголын нийгэмд хэр ойлгож байна гэхээр харьцангуй шинэ ойлголт болчиход байгаа юм л та. Гэхдээ шудраг байдлыг хүссэн би хаанч төрсөн бай, би эрүүл мэнд, аж амьдрал, эдийн засаг, улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй штэ гэж энэний төлөө ажилладаг төрөмс байгууллагууд бол хүний эрхийн чиглэлээр ажиллаад 10 гаруй жил нэгдэж ажиллаж байна. За энэ хооронд бол бас дэлхийн нийтэд 3 жил тутамд хүний эрх тухайн улс орн нь хүнийхээ эрхийг хэрхэн хангаж байгаа дээр хяналт үнэлгээ хийдэг тий ерхийгээр нь хэлвэл ийм UPR гэсэн ийм ревю гэсэн процесс байдаг болсон. Энээс хойш бол арай жоохон нааштай байгаад гэж ойлгож байгаа. Монгол улсын яг хөдөлмөрлөх эрхийн хувьд бол зарим бид нар ингээ хөдөлмөрлөх эрхийн сургалтад хөдөө орон нутагт малчны хотгонд ч хийдэг л дээ. Тэгэхээр нөгөө нэг сонирхолтой асуулт нь үүрэг гэж байдгүй гэд те. Бид нарт ингээд хүний эрх гэхээр үүрэг чинь чамд байдгүй гэж асуухаар жоохон гацдаг. Үндсэн хуулиараа бид нар эрхээр тунхагласан бас үүрэгтэй. Нэг үүргийн нэг нь бол бид нар хүн болгон ажил хөдөлмөр хийх үүрэгтэй те. Эрүүл мэндэ хамгаалах, гэр бүлээ одоо асарч хамгаалах юм үүрэгтэй, үр хөвгтэй өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэх. Тэгэхээр эрх үүрэг гэдэг бол хүн болгонд байдаг. Тэгтээ бид нар бүх байгаа өөрт байгаа эрхээ те өөрт байгаа мөнгөө улс төрийн сонгуулиар болоод татвараар хүнд өгдөг. Төрд өгдөг. Яагаад төрд өгж байгаа вэ гэдэг нь ардсан чөлөөт нийгмийн гол юм парламентын засаглалтад яагаад төрд өгж байгаа гэхээр эрх зүйн орчноор бид нарыг энэ хүний эрхийг минь хангаад хэвийн сайхан аж амьдралыг минь хангаж өгөөл гэсэн үндсэн юм санаад те. Харин яг зүгээр энэ үүргээ улс орнууд тэр дотроо Монгол улсын төр яг хангалттай биелүүлж гэнэ үү гэдэг дээр бол өөр асуулт яригдана. За тэд ортоо би юу гэж хэлэх гээд байна гэхээр эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангаж байгаа юу гэдэг дээр бол асуудалтай. Яагаад асуудалтай вэ гэхээр за бүр өмнөх нийгмээ ярихаа болъё те одоо ардсан чөлөөт нийгэмд юу болж байгаа гэхээр эмэгтэйчүүдийг ялгуурлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай нэгдсэн үндэсний конвенц гэж 1976 онд батлагдсан гарсан байдаг. Монгол улс бол энд нэгдэн орсон улс орнуудын анхных нь. За энэ конвенц яагаад гарч байгаа гэхээр хүн төрөлхтний түүхэнд эмэгтэй хүйстэй хүмүүс нөхөн өрчхөн үүрэг гүйцэтгэдэг байглаас өгсөн зам юм байна шүү дээ тий. Тэгэхээр энийг гүйцэтгийнхаа төлөө нийгмийн эдийн засаг улс төрийн эрхийг хүрэхэд хүндрэлтэй байна. Тийм учраас дэлхийн нийт тэгвэл энэ хүмүүсийн нөгөө адилхан эрхтэй эмэгтэй бусад хүмүүс бүгд ижил эрхтэй гэсэн шүү дээ. Тэгвэл энэ хүмүүс энийг эдэлж чадах байгаа учраас нь ийм зүйлээр анхаарал хандуулъя гэж гэр бүлийн хүрээнд, улс төрийн хүрээнд, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд төр нь энэ хүмүүсийг ингэж тусгаад нь хандах ёстой шүү гэсэн энэ конвенц одоо маш ингэж ерөнхий үгээр хэлвэл. Гэтэл энэ маань хэрэгжсэн үг бол
ялангуяа сүүлийн 20 гаруй жилд бол үнэхээр асуудалтай байгаа. Зүгээр статистикийн мэдээлэлээс аваад үзэхэд энэ нь ганцхан эмэгтэйчүүдийн асуудал биш болчиход байна. Та залуу хүн те залуу гэр бүл яаж та өнөөдөр жишээл ажил дээр амралт өдөр ажиллаж чинь хүүхдэд тавуулаад ирж чинь тийм үү. Энэ юу гэж юм гэхэлээ эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөрлөлийн эрхийг хангаагүйгээсээ болоод эрэгтэйчүүдээр давхар ачаа үзүүлж байна. Ялангуяа залуучуудад. Яг өнөөдрийн нийгэмд юу болоод байна гэхээр залуу гэр бүлд ажилгүй юм шиг хүүхдтэй хар хүүхдгүй юм шиг ажиллая гэсэн ийм нөхцөл тулгагдчихж байгаа байхгүй. А энийг уулын яах ёстой вэ гэхээр бусад улс орнуудын жишээ хүүхэд харах маш олон өргөн хүрээний үйлчлэгийг үзүүлснээрээ энэ асуудлыг даван туулж байна. Эний чинь л тэр СЭДА буюу эмэгтэйчүүдийн ялгарлан гадарх бүх хэлбэрийг өсгөх тухай конвенц амар урт нэртэй. Үүнээс хойш дугаар дөрдөл би СЭДА гэж хэлж дээ. Энүүгээр хэлсэн байдаг. Манайх бол энийг маш хангалтгүй биелүүлж байгаа. Одоо бидний зүгээр хүсэж байгаа юм бол яалтчгүй эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангах тусдаа хөтөлбөр гаргах хэрэгтэй юм байна гэж. Залуучуудын хөдөлмөрлөх эрхийг хангах хөтөлбөр гэж байна, малчтайх гэж байна, хөгжлийн бэрхшээлд иргэдэх гэж байна, ахмадих гэж байна. Нөгөө эмэгтэйчүүдийн хаягдчихад байна. Тэгээ яагаад энийг хэлж байгаа юм бэхээр Монголд 121 мянган эмэгтэйчүүд зөвхөн хүүхэд харж байгаа шалтгаанаар ажиллаж чадахгүй байна. За бүр энгийн амьдрал дээр бодоод үзье цөмөрөө. Одоо ингээд боловсролын тухай хууль муулаар 3 нас хүртэл хүүхдээ гэртээ харагдчихж байгаа байхгүй тий. 3 хүүхэдтэй болж байгаа эмэгтэй хүн хэдэн жил гэртээ суухаар байна. Гэл ингээл бод. Тэгээ тэр 10 жилд эр нөхөр ганцаар гэр орноо тийчих үү гэл те наадцах юм асуудлууд байна. Зүгээр нэг давуу тал нь саяхан манах олон парламент дамжиж хилцэгдсэн хөтөлбөрийн тухай хуулийнхаа шинжилсэн найрлагыг баталж чадлаа. Энэ бол одоо маш хүний эрхийн хөдөлмөрлөх эрхийн талаас үндсэн зарчмуудаа хангасан маш шинэлэг хууль болсон. За хамгийн том давуу тал нь өмнө нь бол зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулсан албан ёсны ажил эрхлэлтэнд энэ хөдөлмөрийн хууль үйлчилдэг гэсэн мэл одоо бол зүгээр хувь хүнтэй ажил хийсэн ч зүгээр нэг газар хувь хүнд одоо юу гэдгийг туслаад ажил хийсэн ч ажил хөдөлмөрийн харилцаа үүссэн л энэ хууль өөрөө хэрэгжихээр маш том даваа талуудтай болж байгаа. Дээрээс нь бүх төрлийн ажлын байрны дарамтыг хориглож гин, бэлгийн дарамтыг хориглож гин гэдэг утгаараа бол нэлээ бас хөдөлмөрлөх эрхийг хангаж байгаа хууль эрх зүйн орчин бүрдэж эхэлж байна гэж бид харж байгаа. Зөв. Тэгэхээр яг уу ерөнхийдөө энэ дэлхийд дахин 1976 оны конвенц гэдэг та хэллээ тийм ээ. За эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг бол арай өөр хүрээнд бас авч үзэхийг бол анхааруулсан байна дэлхийн нийтэд. За тэгэхээр эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх одоо бусад эрчүүдийн ч юм уу те хүүсийн хувьд бол хөдөлмөрлөх эрхийн тухайд яагаад онцлог байдгийг. За мэдээж нөхөн үрч хүнийг асуудал бол байна. Тэгэхээр одоо өнөөдөр Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг бол авч ангилж үзэхдээ эрчүүдийн одоо хөдөлмөр эрхлэхээс ямар нөхцөлд нь те ажлын байрны онцлог байд юм уу, тухайн мэргэжлийн онцлог байд юм уу, тэр талаас нь одоо авч үзвэл онцлог байх одоо тэр хүчин зүйлийг таныг дуртаад өгөөч. Тэгэхээр би тэд бас төр засагт энийг ойлгуулах гад бүр ингээд нөгөө эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг ярихаар манай засагч үгүй одоо ингээд хөдөлмөрийн чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаанд эмэгтэйчүүд олноороо оролцсон байна. Айгуу дэжгүй гэж анх ярьдагсан байхгүй юу? Нөгөө үндсэн шалтгаан юу гэхээр хамгийн наадсах нь Монгол улсад сүүлийн 10 жил хамгийн өндөр цалин хөлстэй байгаа 5 статистикаар те 5 салбарыг нэрлэх юм бол уул уурхай нийт ордог, банк санхүү ордог, шинжилгээ ухааны ажлууд ордог гэдэг энэ 5. Хамгийн бага цалин хөлстэй салбар юу вэ гэсэн чинь эрүүл мэнд, нийгмийн боловсрол, нийтийн үйлчилгээний салбарууд орчдог. За тэгэхээр нөгөө эрхтэгч байдал хаана вэ те хамгийн өндөр цалинтай ажлуудыг эрхтэйчүүд хийж байна. Тэгээ хамгийн бага цалинтай мөртлөө хамгийн өндөр ачаалтыг үнэн шүү дээ те одоо ингээд бүх эрүүл мэндийн боловсролын салбарт, нийтийн үйлчилгээний салбарт хэн ажил хийж байна? Эмэгтэйчүүд. Тэгсэн чинь нөгөө хамгийн гол нь баялагч нь эрхтэгч байна уу гэдэг дээр асуудал байгаа байхгүй юу? Хамгийн өндөр цалин хамгийн өндөр эрх мэдэлт эрхтэйчүүд үрээд байна. Тэгээд нөгөө гендерийн асуудлыг манайхан ердөөсөө л эмэгтэйчүүд их гэдэг ойлгоцсон. Одоо үгүй. Одоогийн залуучуудад юу харагдаж байна гэхээр яванда ер нь бол одоогоор боловсролын ялгаатай адил юм аа шүү дээ. Хамгийн өндөр боловсролтой бакалавр, магистр, докторийн зэрэг болоод ирэхээр эмэгтэйчүүд олноороо болчихж байна. Эрэгтэйчүүд багасаад ирчихэж байна. За одоо их сэтгэл зовоож байгаа асуудал бол хөвгүүдэд сургууль их завсардж байна. Хэдэн жилийн дараа миний хүүхдүүд ямар хүргэнтэй болох вэ? Би ямар хүргэнтэй болох вэ гэдгээ одооноос бодох хэрэгтэй. Энэ гендер асуудал гэдэг чинь өнөөдөр юм бол ердөөсөө биш. 5-10 жилийн дараа өөр нөлөөгөө үзүүлж идэг. Бид нар 5 жилийн өмнө 6 жилийн өмнө 18-тай оюутан болоод ирсэн хүүхдүүдэд гендер асуудал хичээл заахад нэг өөр ярьдаг юм бол одоо юу гэж хэлж байна тэгэхээр за одоогийн залуучууд та нарын нүдээр тий эрэгтэйчүүдийг ботход ямар дүрх нүдэнд ч бууж ийн гэхэлэр бүр тэр зааланд танхим дүүрэн хүүхдүүд бол ердөөсөө эргэл зэгцүүлгээр амар шалчганаар гэж хэлж хариулж байгаа байхгүй хүүгүүдийг тий хүүгүүд нь октоодтай та нар ямар ингээд шууд октод гэж хэлэнгүүт юу бодогдож ийн гэхэлэр хүчирхэг
те гих жишээний. Тэгэхээр гендерийн ойлголт чи ийм амар зөрүүтэй. Тэгэхээр нөгөө өмнөх нийгмийн те биднийг бүтээж ирсэн нийгэм өнөөдрийн байдлаар ямар эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөлтөнд ямар өр нөлөө үзүүлчихэд байна гэхээр зэрэг боловсрол өндөртэй ч гэсэн ажил байхгүй. За тэгээд нөгөө хэвшмэл ойлголтоороо эмэгтэйчүүд ер нь бол нэг хуйлч муйлч нягтлан бодогч энэ гэдэг те тийм ажил байвал зүгээр мөгөр гэдэг энэ хэвшмэл ойлголтын улмаасаа өнөөдөр юу болсон гэхээр уул уурхай инженер эмэгтэйчүүд алга. IT дээр эмэгтэйчүүд алга. Тэгтэл Америкт тэр өндөр хүчтэй орнууд яг энэ чинь хэдэн жилийн өмнө хараад ямар хөтөлбөрүүд үүсгэсэн гэхээр IT-ийн салбарт эмэгтэйчүүдийг олноор гаргаж ирэх хөтөлбөр үүсгээд. За тэр хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд яг зэрэгцээ нөгөө хүүхд таадаг үйлчлэгнүүд давхар хийсэн. Одоо тэгээд 5-6 жилийн дараа Америкт ямар үр дүн гарсан гэхээр IT-ийн компаниудад эмэгтэй инженерүүд зохиолж орж ирж байна. Воо эн чинь те нөө бодлогыг томаар харж хийнэ гэдэг чинь энэ байгаа. Тэгээд энэ болгонд бид нэлээ одоо энийг гаргаж ирэхэд бол мэдээж олон хүмүүстэй уулзаж ярилцж байна. Норвег, бусад улс орнуудад жишээлбэл хөдөө аж ахуй дээр яаж нэмэгтэйчүүдийн хөдөлмөрлөлтийг нэмэгдүүлэх вэ гэсэн чинь хөдөө аж ахуйн брендийг үүсгэх нь сургалт явуулаад яг давхар дандаа хүүхд харах үйлчлэг явуулсан байгаа байхгүй. Тэгэхээр яг л эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс оюун бодлороо сул дорой биш. Чадал хүчээрээ дорой биш. Ганцхан хүүхэд харах үйлчлэгийг л бид нэр ээлтэй байлгаж чадвал юм. За зарим одоо өндөр хөгжилтэй Швейцар эднэрт бол хүүхдэд төрүүлсэн эмэгтэй дээр 7 хоног болгоны тодорхой цагуудад хаалган тогшдог. Хаалган тогшоод эмэгтэй таны шопинг хийх цаг болоо би хүүхдэд чаарч гэж. Тэ? Ингээд эмэгтэй хүмүүс яагаад гэвэл тэр зүгээр л хэрэгцээ нэм хэрэгцээ байхгүй. За дахиад нэг цагт нь хаалгад тушаад эмэгтэй та ажил дээр очиж нөгөө суралцах цаг чинь болоо би хүүхдэд чаарч гэдэг. Тэ? Тэр ийм байх юм бол яагаад гэвэл зүгээр миний яриаг эмэгтэйчүүд бол илүү ойлгочлаа л да. Гэхдээ та ч гэсэн бас ойлгоно те. Заал сайн нөгөө ковид үеэр нэг юм яригдчихэж байгаа сте. Хөө гэртээ нөгөө эрэгтэйчүүдийн донд гэртээ яах чи яасан хэцүү юм бэ? 3 хоног зургтаа зөө тэгээд цаашаа уйдчихлаа гэж. Тэгвэл 3 жил 9 жилийн эмэгтэйчүүд тийм л юмыг туулж байгаа байхгүй. Тэрийг энэ ковид үе харин жоохон ойлгож үзэж байгаа шиг байгаа. Дан гэртээ байгаа зөвхөн хүүхэд гэр хоёр байх ч юм. Яа тэгэхээр хүн гэдэг амьтан чинь нийгмийн амьтан. Нийгмийн харилцаанд заавал оролцож явах хэрэгтэй. Би зүгээр нөгөө цаг байгаа бол нэг инээдтэй мэлчгүй зү. Нөгөө гендер харилцаа гэл ингээ ярихаар чинь гендерт нь эрэгтэй эмэгтэй угаасаа зарим зүйл дээр өөр тийм ээ. Одоо биологийнхаа хувьд бүх зүйлээр өөр. Одоо жишээлбэл гендерийн судлаачид юуг тогтоосон байна гэхээр нүдний харааны анхаарлын цэг нь эрэгтэйчүүдийн 90 градус, эмэгтэйчүүдийн 180 градус гэдгийг ингээд тогтооцсон гэж байгаа. За хэл ярианы хувьд хэрэгцээ нь эрэгтэйчүүдийн бага байдаг. Одоо 3000-аас 12000. За энэ тоо өөрчлөгдсөн байгаа тийм. Эмэгтэйчүүдийн 60000 хүртэл өдөрт ярих хэрэгцээ. Тэгсэн чинь тэрийг би нөгөө жирийн одоо юу гэдэг малчид тэр тайлбарлаад ярьдаг байхгүй. Угаасаа өөрөө гэдгийг юу гэж тайлбарладаг гэхээр тэр нөгөө судалгаанууд ч байдаг. Эрэгтэй хүн өдөржингөө гадуур ажилдаа яваад тэгээ залуугэр байлаа гэхэд нөгөө ажлаа амжуулаад орой ядарсан орж ирэхэд хашир бол нөгөө эрэгтэй хүн учраас ярих хэрэгцээгээ хангаад дуусаад ядарсан орж иж байгаа байхгүй. Тэнд ингээд ярих ингээд угаасаа биологийн хувьд ярих ингээд чадварч байхгүй. Эмэгтэй хүн яасан нөгөө 60000 ч өргөдөөгүй шүү дээ. Яах ихэнтэй ярих юм би ихэнтэй ч яриаггүй чинь. Тэгэхээр орой нөхрөө орж ирэх ярих гэдэг шүү дээ. Юм ярьлаа нөгөө эрэгтэй бол угаасаа sorry болсон байгаа шүү дээ. Бүр ингээд багх болсон ярих юм. Тэгэнгүүт тэр хоёр хэрвээ энэ гендер ялгаатай байдлаа ойлгоогүй бол юу гэж бодох вэ гэхээр эрэгтэй нь бол оо миний ихнэр чи одоо ингээд авгаа олчих юм байна. Ямар өглөө юм бэ гэж бодно. Эмэгтэй хүн юу гэж бодвол хүү энэ яагаад надтай ярихгүй аа? Энэ яа цаанаа хүнтэй болсон байна. Намайг өдөөсөө тахаа ажиллаа. Ийм л байдалтай байсан тий. Тэгэхээр нөө ялгаатай байдлаа ойлгох нь харилцан ойлгох зүйлээс ийм жижиг юмнаас эхэлнэ гэдэг. Тэгээ маш олон зөндөө юм зүйл л дээ. Би тэр нөө залуучууд зэрэгтэл ихтэй юмдаа бол би энийг ингээд ярихаар залуучууд яг л энийг ойлгож явах хэрэгтэй. Гэт энэ жишээ нь айгүй олон жишээнүүд бий. Тэгэхээр бид нар яагаад гэдэг юм аа нөгөө айгүй зөв ярилцаж ойлголцож явах хэрэгтэй. Тэгээ энэ нь явандаа тийм ямар том асуудал үүсгэдэг вэ гэхээр гендерийн эрхтгч байдал гэдэг чинь эмэгтэйчүүд ердөөсөө дарга болох гэдэг байгаа биш. Энэ нийгэмд чинь одоо 3 дахь нь бол бид нэр лесби, гей, LGBT хүмүүсийн хэрэгцээг ойлгохоос өөр аргагүй болсон. Энэ чинь одоо гарч ирээд байгаа юм шуучин байгаа. Гэтэл одоо ямар ялгуулан гадуурхалт ямар юм болж байна те. Чи мөсөө бол энэ зөвхөн оройн харагдаад байна шүү дээ. Гэтэл үндэс суурь нь юу вэ гэвэл хүн эргээд нөгөө ихний асуулт хүн гэж хин юм бэ? Хүн гэж хин юм бэ? Би нэг Австралид байхад нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрлөгт оролцож байсан. Тэр үед Монголд бол Монголын нэг мундаг эрх мэдэлтэй тавар шин хамаг асуудал нь гарч ирээл Америкт ямар хөрөнгөтэй ямар юм байсан гэдээ ингэж байгаа байхгүй. Тэгэхэд тэнд Австралид ясан гэхэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрүүдээр бид нар тэр өдөрлөгт очисон чинь хөгжим тавиад одоо муухагаар хэлвэл хөлгүүн таягаан бариад те одоо
одоо нүдгүүн бас нусуугтайгаа бариад ингээд бүх хүмүүс тэр нүүрэн дээр айгүй аз жаргалтайгаар л бүжиглээд ингээд баярлж байгаа байхгүй юу. Манайхан бол юу гэж хардаг вэ? Тэд нарыг юм ялгуурлан гадуурхаж хардаг. Янз бүрээр хардаг те. Гэтэл бид нар ч зүгээр тэр хүний зүрхэнд хүн баадаг. Тэгэхээр чи нөгөө бид нар анхны миний асуулт хүн болгон өөртөө энийг тайвд үзэрэж боддог юм. Хүн гэж хин юм бэ? Энийг би бас нөгөө хогийн цэг дээр ажиллаж байхдаа айгүйх ойлгочихсон. Манайх нөгөө хөгжлийн хэлхээ төвгээд долгорчтой хамтраад цагаан даваа хогийн цэг дээр ажилладаг эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх нөхцөл байдал ямар байгааг ингээд нөгөө хэл ярихаар биднэрт заавал нэг факт судалгаа нэхэд өгдөг те. Тэрийг хийхэд бол бидний жижигхэн төслөөр Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгээр хийжсэн. Тэн дээр тэр хог дээр ажиллаж байгаа хүмүүсийг би амар үнэлж байгаа байхгүй. Тэр бол хүн. Яагаад гэж тэд нар хулгай хийхийг хүсээгүй, худлаа хийхийг хүсээгүй, хүн хулигдахыг хүсээгүй байхгүй. Тийм учраас үнэхээр тэгж чадахгүй байгаа хүн чанарын зулгаагаад эцэст хөдөлмөрөөрөө хог түгэд амьдарч байгаа байхгүй. Хог түгэд ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч байна. Тэд нар бол жинхэнэ хүн. Тэр хөдөлмөрийг л дэмжих ёстой. Түүнээс хулигтаал хүн яагаад ингэж амархан аргаар амьдарч байгаа 40 мянган хүн биш үү те. Тэгэхээр ердөөсөө хүн гэж юм бэ? Хүний эрхээ ярихын тулд бид нар би хүн мөн үү биш үү? Хүн гэдэг чинь одоо бүрэн бүтэн төрснөөрөө биш юм байна. Тэ одоо тийм л юмыг ойлгочвол одоо хүн гэж юм бэ? Айгүй амьдрал айгүй амархан болчих гээд байгаа байна. Зөв. За, гендрийн асуудал бол яалтчгүй хөлөмрлөх хэрэгтэй бол орж ирнэ тийм ээ. Саяхан бас дэлхийн эдийн засгийн форумоос зарлахтаа бол ер нь өнөөгийн нөхцөл байдлаар явах юм бол дэлхийд дахинд гендрийн одоо эрхтгш байдал 99.5 жилийн дараа бол хангах нэ гэж байна. Тэгэхээр магадгүй 200 300 жилийн дараа гендрийн нөхцөл байдал эсрэгээр байх ийм боломжтой тийм ээ. Тэгэхээр Монголын хувьд бол гендер нэг талаас бол одоо эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхтэр бол давуу тал болоод байна. Хөдөлмөрийн зах зээл дээр гарангуут эрчүүдийн нөгөө уламжилт стереотип нь байна. Зарим одоо уулуурхайн салбарч гэдэг юм уу. IT дээр бол давмгаалаад байна гэж байгаа. За тэнгуүтээ удирд хаалмшаалд бол бүр эсрэгээр. Нөгөө сурч боловсрсон хөгжснөөрөө байвал эмэгтэйчүүд одоо лид хийх маллах гэдэг шүү дээ. Гэтэл ихэнх одоо удирд хаалмшаал дээр эмэгтэйчүүд. За яг онцлог салбаруудаар бол эмэгтэйчүүд бас байгалах. За тэгэхээр ийм харилцаа уйлдаг болчиход байгаа. За мөн эмэгтэйчүүдийн карьерийг бас ингэж зүүрлсэн байгаа юм л да. Одоо ширэнгэн мой гэж тий. Тэгэхээр эмэгтэйчүүдийн одоо карьерийг харуулсан нэг ийм нийтлэг зураг бол байдаг нийгмийн сүлжээнд тий. Одоо ингээл эрчүүд бол ингээл хууштай замаар гүлтийн тамирчин шиг уралдаад эмэгтэйчүүд бол аяг олон саад. За бүр ингээл угаалгын машин гарч ирээд бүр хөхт гарч ирээд тий. За энэ зургийг ингээд та төсөөлөхдөө юу гэж ойлгодог вэ? Ер нь санал нийлэх үү? Маш олон тийм саад бэрхшээл байна уу? Одоо Монгол эмэгтэйчүүдийн тухайд. Тий. Тэгээд нөө энэ саад бэрхшээлээ зөмөрөө ярихын тулд дахиад нэг аль цагийн хугацаагаар хэмжиж харах вэ гэд тий. Саяхан бол яг тийм 99.1 тэдэн жилээр гэсэн нэг улс орны нөхцөл байдал болгон өөр Африкийн орнууд гэхэд шийдвэр авалтчнууд эмэгтэйчүүд нь 60-70% болчиход одоо нөгөө эрэгтэйчүүд яаж өндөрлөж ирэх гэдэг юм руу орсон байгаа байхгүй. Тэгэхээр нэг дэлхийн улс орн болгоно өөр ялгаатай байна л да. Монгол улсын хувьд бол эмэгтэйчүүд хүчрэг болсон. Одоо бид нар өнөөдрийн гендрийн асуудлыг ярихдаа өнөөдрийн бидний энэ гендрийн асуудлаар авж байгаа арга хэмжээнд хэдэн жилийн дараа ямар үр дүн үзүүлэхийг л харахаас өөр арга болчихсон. Энэ чинь урт хугацаанд өр нөлөө өгдөг учраас. Тэгээ саяхан Европын холбоо Монгол улсад нөгөө үйл ажиллагаа явуулахдаа ер нь бол бүх төсөл хөтөлбөрийнхаа 70-80% нь гендер эрхтгч байдлыг хангасан асуудлыг шингээсэн байх хэрэгтэй гэж шаардлага тавьж байгаа юм байна. Энэ бол боо айгуу тийм биднэрт боломж өгж байгаа зүйл те. Гэхдээ энийг бид нар айгуу ухаалаг харах хэрэгтэй. Гендер эрхтгч байдал одоо зүгээр л наад зах нь хэлэхэд Монголын хувьд бол шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэж байгаа бол бүх шатны шийдвэр гаргах түвшинээ ойлгох хэрэгтэй болж байгаа байхгүй. Зөвхөн улсын хурал биш. Аймаг орон нутгийн засаг захиргаа нэгжид яагаад эмэгтэйчүүд лид хийж болохгүй байна. Яг үнэндээ орон нутгаар яваад ажил хийгээд явхад дарга гэдэг нэг ширээний голд нэг эрэгтэй хүн сууж байгаа. Яг тэр хүнтэй ажил ярихад хариуцдаг хийдэг хүн нь тойроо сууж байгаа эмэгтэйчүүд хийж байгаа. Боловсруулалтын түвшин байна тийм ээ. Тэгэхээр нөгөө орон нутагт магадгүй манай нөгөө стереотип эрэгтэй хүн манлайлагч байх хэрэгтэй, эр хүн бол мундаг байх хэрэгтэй гэсэн тэр нөгөө стереотипийн ойлголт гүн байгаа учраас тэр гарч ирээд байгаа. Түнс эмэгтэйчүүд чадахгүйтэй биш. Тэгэхдээ тэрийг ойлгуулахад тодорхой хугацаа шаардж байгаа тийм. Тэгэхээр энэ бол нэг хэсэг хугацааны дараа айрлах байх. Тэр эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх гэдэг нь бол нөгөө яагаад эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх нь чухал, эрэгтэйчүүдийн чухал биш юм уу гэдэг юм яригддаг байхгүй юу? Тэгэхээр л нөгөөтгөө хэлэх гээд байна. Уул нь бол хөдөлмөрлөх эрх гэж нэг л юм байгаа. Хүний эрх гэж нэг л юм байгаа тийм. Тэгээ гол шалтгаан нь эмэгтэй учраас энэ хүн яагаад ажил хийж болохгүй вэ? Эрэгтэй учраас энэ хүнд ямар асуудал тулгараад байна? Эсвэл LGBT учраас энэ хүнд ямар асуудал тулгараад байна гэдгийг л олж харах байгаад байгаа байхгүй.
Тэгэхээр нөгөө хэрэгцээ шаардлагын л олж харах. Жишээл хөгжлийн бэрхшээлтэй иргэдүүдэд гээд конвенц гараад бас л адилхан тийм. Конвенц гаргаад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөлтийг нэмэгдүүлээ, ахмадын хөдөлмөрлөлтийг нэмэгдүүлээгээд төрөөс яриад байна. Гэтэл яагаад энэ нь бодиттой үр дүнд хүрэхгүй байна гэхээр зэрэг яг хэрэгцээг нь олж тэр хэрэгцээг нь хангаж өгч чадж байгаа юм бол асуудал байна. Тэгээ одоо манай тэрэгэн цэртэй иргэдийн үндэсний холбоо манай хоёр байгууллага нийлээд энэ хөдөлмөрлөлтийн бодлого дээр бас яг хяналт мэдлэгийг хийж л байна л да. Яг хөөрхийн манай төр маань ингээ бодлого гаргаж ийн тодорхой хэмжээнд мөнгө гаргаад хийж байна. Сайхан гээл залуучуудын хөтөлбөр гээл нэг бас нэлээд л том юм боллоо. Хуультай байгаа шүү дээ, тий. Хуультай боллоо, хөтөлбөртэй боллоо. Сая бүр мянган залуучуудын хөтөлбөр эхлүүлнэ гээл үйл ажиллагаа явууллаа. Гол үр дүн бол үнэхээр ажилгүйд буурч гинөө, хүмүүсийн ажлын байр нэмэгдэж гинөө, орлого нэмэгдэж гинөө гэдэг л нөгөө шалгуур үзүүлэлт болж шít. Тэгэхээр нөгөө шалгуур үзүүлэлтэндээ нийцэж гинөө гэдэг чинь дараагийн хяналт дэлгэн явчих. Тэгэхээр нөгөө миний хэлэх гээд байгаа санаа бол төрөөс явж байгаа бодлого нь зөвхөн төр дээрээс харах биш. Оо чамайг ингэчих юм байна гэж харах биш. Чамд ямар хэрэгцээ байна? За тэр хэрэгцээ өөрчлөгдөж болох байхгүй. Харааны бэрхшээлтэй хүнд нэг өөр хэрэгцээ байна, тий. 3 хүүхэдтэй уртлагаас эмэгтэйчүүд нэг өөр хэрэгцээ байна. 5 хүүхэдтэй нөхөртэй эмэгтэйд нэг өөр хэрэгцээ байж гэдэг юм уу? Энэ хэрэгцээнүүдийг харж ээж хийдгэл баймаар байгаа юм. За өөр нэг бас асуулт бол энэ хөдөлмөрийн зах зээл дээр бол зайлшгүй гендер байдаг тий. Гендер эрх тэгш байдлыг хангах тухай хууль гээл 2016 онд батлагдсан хууль байна. За мөн одоо улсын хурлын тухай хуулиудаар ийм эмэгтэй одоо нэр дэвшигчдийн квотыг бол заасан. За тухайлбал одоо минимум хамгийн доод хэмжээ бол 20% гэж байгаа. За тэгэхээр энэ дэлхийн улс орнуудыг ингээд зүгээр ажиглаад тахаар энэ бол зүгээр арга цаарга юм гэж төр зурын. Тий. Одоо Монголд энэ балансыг алдагдсан учраас тэрийг ингээд татаж авчраа нэг арай нэг доктортой ойролцоо байх үүднээс за мөн одоо удирд халамжлал дээр бас байна шүү дээ, тий. Аймаг нийслэлийн төвшөнд, орон нутгийн төвшөнд одоо 30%-аас ч юм уу доошгүй гэдэг. Энэ ер нь квотын тогтолцоон дээр таны ойлголт юу байдаг вэ? Уул нь бол баланс нь бол болж өгвөл 50-50 ойролцоо байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл нэг 20-30 гээл ингээд заасан. Тэгээ манайх энийг ойлгохдоо макс гэж харчдаг. Тий. Дээд квот гэж ойлгоод байдаг. Тэр нэг квот гэдэг нь болохоор улс орнууд нөгөө шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог хангахын тулд олон арга хэрэгэлт юм байна л да. Нөгөө зэв давчны арга, квотын арга, квотын дотор 2 янз. Тэгээ манай квотыг чи юу гэж бодож байна? Хүмүүс ойлгохтой болохоор зөвхөн 20% нэмэгтэй хүн байх хэрэгтэй гэдэг юм байна гэж ойлгоод байгаа тий. Нийгэмд гэж ойлгоод байгаа. Эви хөөрхи эн чинь зүгээр нийт төвшин квоттой манайхаа. Тийм. Нийгэмд бол юу гэж ойлгодог вэ? Угаас л 20% нэмэгтэйчүүд гэж ойлгоод байдаг байхгүй. Тэр ойлголтыг бол би одоо хүний нэрийн дуртай ойлъя. Өмнөх парламентод байсан таваар иш энийг ихтэй улсын хурлын үндсэн хилцүүлгийн үеэр хэлчихсэн. 30 үж байгаа төсөл нь тийм ээ. Тийм 30 байжгаад зүгээр нэр дэвшихтэй тэгсэн чинь тухайн үед энэ хуулийг хилцэж байгаа үедээ тайлбарласан тайлбар нь олон нийтэд ийм ойлголт өгсөн. Тэгэхээр нөгөө улс төрч шийдвэр гаргагч хүний үг гэдэг бол 3,000 хувьд хэлж байгаа үг нь ямар амар нийгэмд үр нөлөөтэй байдаг вэ гэдэг бол энэ харагдаж байгаа байхгүй. Уул нь бол эн чинь зүгээр л нэр дэвших. Тэгээ улсын хурлын сонгуульд нэр дэвшгэл суудлынх ш нэр дэвших байхгүй. Суудлынх гэдээ бусад улс орнд хэрэгэлсэн байдаг. 76 суудалтай бол 30% нь эмэгтэйчүүд өрсөлдөнө гэдэг. Тэгэхээр мэдээж энэ дээр маш олон хилцүүлэг өрнөдөг л доо. Миний хувьд нь квотыг юу гэж боддгоо гэхлээр би бол судлал байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр бид нар богино хугацаанд үнэхээр шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийг оролцуулахчлаа бол зоригтой зүгээр судлан 30% өгөг. Тэрэн дээр эмэгтэй хүн ч зориг орно. Дэлхийн улс орнууд угаасаа юу гэж ярьж байна гэхлээр эмэгтэйчүүд яагаад шийдвэр гаргах төвшөнд оролцохгүй байна гэхээр нөгөө бүр энийг бол одоо феминист хүмүүс юу гэж тайлбарладаг гэхлээр манлайлагч гэж хинбэ гэдэг дэлхийн ертөнцийн ойлголтыг эрэгтэйчүүдийн ойлголтоор ингээд гаргацсан. Манлайлагч гэдэг хинбэ гэдэг ерхий ойлголтыг. Тийм ойлголттой дэлхийн ертөнцид эмэгтэйчүүд өрсөлдөж байгаа байхгүй юу? Ойлгогдож байна тий. Одоо манлайлагч бол хайрцаг нуур чадвартай хүч хэрхэг байх энэ төр гэдэг энэ тодорхойлтуудыг эрэгтэйчүүдийн нийгэм бүтээсэн. Тэгэхээр тэнд бол ийм байх хэрэгтэй юм шиг ийм хэв загвар суулгасан. Ээдэг тий. Хим ундаг вэ гэдэг тэр тодорхойлтыг эрэгтэйчүүдийн тархиар хийцэн. Тэрэнд нь эмэгтэйчүүд одоо өрсөлдөх гэж үзэж штэ. Гэтэл магадгүй хим ундаг вэ гэдэг тодорхойлтыг эмэгтэйчүүдийн нүдээр хийсэн бол бас өөр байх те. Тэгэхээр нөгөө угаасаа л эн чин тодорхой одоо сорилт эмэгтэйчүүдэд тулгараад байгаа учраас суудлын квот, нэр дэвших квот хүссөөсөө эмэгтэйчүүдийг гаргаж ирэхин тулд
ийм аргууд хэрэгжилж байна. Тэгэхээр хэрвээ үнэхээр Монгол улс гендер эрхтгч байдал хангах хэрэгтэй байна гэж үнэхээр үзэж байгаа бол зоригтойгоор суудлын квот өгч хэрэгтэй байдаг. Одоо ялангуяа улс төрийн намын тухай хууль яригдаад шинжлэх одоо яг энэ цаг үед яригдж байна. Өргөн баригдсан байгаа намын жуулганд. Тэнгүүд манайхаа юу гэж нэхэр одоо нөгөөдөл чинь зөвшөөрөхгүй зүгээр ядчил 30-тайгаа бай гэдэг байгаа байхгүй. Би бол зүгээр суудлын квот гэд зоригтой дуусчихад болохгүй. Бид нар бол угаасаа л дуурна. Зүгээр тэрийг авч хийдэг хүмүүс нь юу байдгийг гэхээс шүү дээ. Тэгэхээр суудлынх байж ижил эн чинь 30% хангана гэхээс шүү. Нэр дэвших. Тэгэнгүүт та нар харж байгаасаа нэр дэвшүүлчин бүтээ яаж юм. Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэнгүүтээ хамгийн хүндрэлтэй тойрогтой аачаад тавьчих байгаа байхгүй юу? Юу гэсэн үг юм. Эн чинь тэгэл нөгөө худлаал нүүрэн дээрээ эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангаж байгаа юм шиг боловч цаанаа үгүй л болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр чинь дээрээс нь давхар эмэгтэйчүүдэд ямар асуудал гарч ийн та түрүүнээ асууж байсан шүү дээ. Нийгмийн сүлжээнд ийм зураг байдаг та юу гэж бодож байна гэдэг. Тэр нөгөө тэр галтгоо малтгооноос гадна пүст тэрүүгээр бид нар хийчихнэ. Эмэгтэй хүмүүс нэг дээр айгүй олон ажил хийж чадна. Хүүхдээ одоо зарим нөгөө та хардаг шүү дээ. Өндөр улс хөгжилтэй орнууд эмэгтэй гişүүд хүүхдээ хөхөрлөнгө ажиллаж хийж шүү дээ. Энэ бол эмэгтэйчүүд парламент дээр хүртэл энэ бол эмэгтэй хүнд асуудал биш. Юу тулгараад нэхлээр санхүү. Ялангуяа энэ одоо энэ улс төрийн сонгуульд орж байгаа нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүд ямар их мөнгөөр энэ хүмүүс чинь юу хийх юм бэ? Тэгсэн чинь эмэгтэй хүмүүс юу гэж боддог вэ гэхээр зэрэг та 100 сая төгрөгийг босго тавиад улсын их хурлд өрсөлдөх үү гэд асуулт ирлээ шүү дээ. Надад 100 сая төгрөгийн дэнчин байлаа гэж бодъё. Би өөрөө бас бодох юм ш. Би энэ 100 сая төгрөгөөр нэр дэвших үү? Би хүүхдийнхээ боловсролт хийх хөхлөөр эмэгтэй хүний майнд бол би хүүхдээ гадаад сурж ирсэн над дээр байхгүй. Тэгээ яг зүгээр дундаж өртгийн зүгээр ингээд аудитын юм дээр тайлангаа өгнө шүү дээ. Сонгуульд усаас хойш 500 орчим сая байна. Тэр нь зүгээр мэдгэж байгаа мөнгө нь шүү дээ. Цаана хэд байх нь одоо ингээд тогтоогдох боломжгүй дээд лимит тий. Тэгэх мэтээ бол асуудал байна. За бид нар эргээд одоо хөдөлмөрлөх эрхийнхаа тухайд одоо оръё. Ялангуяа энэ цар тахлын үе бол одоо 20 жил орчим хугацаанд дэлхийн нийт дахинд бол ингээд өрнөлөө. За цар тахлын одоо энэ хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулаад хөдөлмөрлөх эрхийн харилцаан дээр бол дэлхийн нийтээр бол одоо нэг жишг рүү орж штэ тий. Захин одоо хөдөлмөрлөх эрхийг дэмжих хуулиуд батлагдж байна. За мөн өмнө захимаар ажиллах одоо тийм уламжлалт сэтгэлгээтэй хүн бол боломжгүй мэт үзчихсэн улсууд бол ер нь бол болохоор юм байна гэсэн ийм ойлголт бол болсон. Тэгэхээр энэ хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн хариулга тийм ээ 50-аас дээш хувьд нь бол мэдээж агуулгын хувьд бол өөрчлөлт орж байгаа. Тийм ч учраас шинжилсэн хариулга болж байна. Тэгэхээр захим одоо энэ ковид үед ажиллах одоо харилцаа хэрхэн зохицуулсан юм бэ? Энэ дээр одоо ажил олгогчид ажилтаа анхаарахтаа юуг анхаарах хэрэгтэй вэ? Шинэ хөдөлмөрийн хуулиараа. Зөв. Яг нөгөө яг энэ шинэ хөдөлмөрийн тухай хуулийг хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас нэг мөсөн тайлбарлана гэдэг байгаа юм байлээ. Тэгээд одоо би бол юу гэж хэлэх чинь зүгээр 91 нийгмийн байгууллагын хүний хувьд энэ хууль дээр юу гэж бодож байгаа бол ярих гэдэг шүү те. Тэгэхээр нөгөө яг таны асуудаг чинь энэ цар тахлын нөхцөл манайхын 2014 онд Монголын эмэгтэйчүүд хөдөлмөрийн дэмжих холбоо гэж байгуулагдахтаа тухайд бид нар магистрийн оюутнууд хэсэг эмэгтэйчүүд байсан. Тэгээ хичээлийнхаа завсраад цайгаа угаа сууж байхдаа хүүхд мөхтрөг яриа л те. Тэгмээ хоорондоо ярьжсэн байхгүй. Гэхдээ одоо ямар хэцүү юм бэ? Бид нар шиг ингээ ажил хийдэг. Бага насны хүүхэдтэй тэгээ сурдаг энэ хүмүүсэл аюу хэцүү байна гэл арина чи нэг шийдмэд гээл те. Тэгэл энэ ярианаас ер нь бол эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг нийгэм дуурж явах байгууллага зайлшгүй эрхтэнэ гэж ингэж ярьснаа үднээс бид нар 2014 онд байгуулагдаад 2015 онд бидний дунд байгуулсан хүмүүсийн дунд юм 2 байр суурь гарсан байхгүй. Үгүй эмэгтэй хүнийг чи ариуна хүүхдээ 3 настай хүртэл чи гэрт нь хүүхдэд харуулаа гэдэг нэг байр суурь те. Үгүй хүүхд 3 настай ч бай эмэгтэй хүн ажиллах хэрэгтэй гэдэг ийм байр суурь. За энийг хаалгахын тулд бид нар 2015 онд ажил эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх гэсэн сэдвээр тухайн эмэгтэйчүүдийн бүлэгтэй хамтраад хилцүүлэг чуулган хийгээд 800 гаруй эмэгтэйчүүдийг төрийн ордонд цуглуулад. Тэндээс жижигэн судалгаа авахд бол ердөөсөө л эмэгтэй хүнд нэгдүгürt ажил хийх хэрэгцээ шаардлага угаасаа байна. Гэхдээ бага насны хүүхдтэй ч гэсэн би ажил хиймээр байна гэдэг энэ юм бол 98% нь гарччихсан. Тэгээд өргөжлүүлээд бид нэр энэ бидний бодол зөв юм байна гэж цааш явсан байхгүй. Энэ үедээ бид нэр юуг гаргаж тавьж ирсэн бэхээр ямар тохиолдолд эмэгтэй хүн өөр хүүхдээ санаа зовхгүйгээр ажиллаж чадахгүй гэхлээр зэрэг хүүхдээ харангаа ажил хийдэг байх боломжийг өгөөч гэдэг нь зайнаас ажиллах боломжийг өгөөч. Заавал нөгөө хуруугаа дарж бүртгүүлжээд ажил хийсэн тооцогддоггүй. Гүйцэтгэлийн үнэлгээгээр хийж гисэн гэдэг нэг 7-8 шаардлагыг анхнаасаа л гаргаж ирсэн. Одоо бидний видео ч гэсэн байдаг. Тэгсэн чинь одоо тэр нөхцөл бол айгүй гоё ковид яг энэ юмыг гаргаад байна л да. Тэгэхээр хөдөлмөрийн тухай хуудас зайнаас ажиллах боломжийг өгч байгаа. Дээрээс нь заавал тэр нь цахимаар байх уу, юунаас байх уу гэдэг нэг гүйцэтгэл ингээд өргөн боломжуудыг өгч байгаагаараа давуу талтай. Тэгээ өмнө нь бол ажил олгогч нарын нэг тэтгэлэн цаашаадгүй байсан бол саяхан миний харснаар хотын захиргаанаас бага насны хүүхдээ ээжүүдийг зайнаас ажиллах шийдвэр гаргалаа гэдэг. Тэр уриалга гаргалаа гэдэг чил. Энэ нь бол
хувийн хөвчлүүдэд зарим газруудад бас төрийн байгууллагууд заавал нэг албажуулах шаардлага байгаад идэм шүү. Тэгвэл хөдөлмөрийн хуулиараа энийг зохицуулах өргөн боломж бүрдсэн. Тэгэхээр одоо энэ хөдөлмөрийн хуваарлалтанд бол нэлээд өөрчлөлт орох байх гэж найдаж байгаа. Тийм байна. Нөгөө талаас одоо манай хөдөлмөрийн хууль бол ажил одоо олгогчдыг хамгаалах биш, ажилтныг хамгаалдаг гэж үздэг. За тэгэхээр илүү ажил одоо олгогчдыг хамгаалсан зохицуулт оруулъя гэж зарим хүмүүс бол ярьдаг. Яагаад гэвэл энэ зөвхөн шүүхийн практикаас харахад бол илүү одоо ажилтан руу гарсан шийдвэр бол гардаг л да. Ирээс дэш өгтэй байхгүй. Тэгэхээр энэ ойлголт дээр одоо юу гэдэг ажил олгогчийн зохицуултыг өөрөөр харж үзв үү? Эсвэл одоо уламжлалт нөгөө одоо мөрдөгдөж юу хөдөлмөрийн хууль шигээ ойлголттой буу. Тэр бэлгийн дарамт одоо ажлын байрны дарамтны асуудлуудыг бол зарчмын хүрээнд бол оруулаа гэсэн шүү дээ. Дөрвөн гол зарчим орсон гэхээр. Тэгэхээр энэ дээр одоо юу гэдэг адилхан 50-50 баланстай байна уу? Эсвэл та тэр хөдөлмөрийн одоо ажиллах таатай орчныг бүрдүүлгээд үүрэг маягаар одоо ажилтнанд ажил олгогчид оногдуулсан байна. Энэ дээр та тэгэхээр нөгөө хөдөлмөрийн тухай хуулийн олон жил хилцэгдсэн шалтгаан яг тэр байсан юм шиг байна. Ажил олгогч бас тодорхой хэмжээнд өөрсдийнхөө эрхийг авч үлдэх гэдэг. Ажилтнууд гэдэг үйлдвэрчний ажил олгогч эзтэй холбоо хоёрын донд бол нэлээд олон хилцүүлгүүд маргааны дүрмсэн шүү дээ. Тэгвэл ер нь бол одоо орчин үед ажилтнч бас нэг тодорхой хэмжээний үүргийн жоох өндөржүүлж гисэн. Одоо жишээлбэл ажилтнуудын ажил олгогч нарын хилцүүлэгт орохоор ямар юм яригддаг гэсэн хэрэг. Үгүй ингээл жоох юм сурангуудаа давхар нэг компани аваад нөгөө хууч ажилтнууд аваад явчихдаг ингээл өрсөлдөгч болчдөг штэ гэж тэ. Тэгэхээр энэ нөгөө совист ч юм уу юмны асуудал үнэхээр байгаа юу байгаа. Тэгэхээр энэ зэрэг юмнууд энэ хязгаарлаж өгсөн. Тусдаа гэрээнүүд нэг хөдөлмөрийн гэрээг маш олон янзын байгуулах боломжийг олгож өгснөөрөө энэ аюу оновчтой болсон гэж харж байгаа. Ажил олгогчдын ялангуяа ажлын байран дээр дарамт үүсэхгүй байх. Ажлын байрны дарамтыг манайхаа хоёр янзаар ойлгоо шүү. Нэг нь бол чөлөөтэй ажиллах боломж гэдэг нь бид нар одоо юу гэдэг нь таатай орчин гэхээр нэг байшин объект гоё офс байх гэж ойлгоод байдаг. Тэр нь нөгөөдгөөсөө субъектив талаасаа буюу ямар нэгэн сэтгэл зүйн дарамт үзэл бодлоор нь ангилсан дарамт байхгүйг ойлгож байгаа. За дахиад ажлын байрны бэлгийн дарамтыг бас хориглоод өгсөн. Эдгээр орчинг бүрдүүлэх үүргийг нь бол ажил олгогчид өгсөн. Тэгэхээр энэ бол маш том давуу талтай. Ажил олгогч нь энийг бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа ажилтан та бас бусдыг дарамтлах болохгүй гэдгийг ингээд оруулаад өгсөн. Тэгэхээр би бүхэлд нь бол 50-50 баланс гэж хэлж чадахгүй. Аль алин туслахсан боломжийг бол хангаж байна тийм ээ. Гэхдээ хүн болгон энэ хуулийг бол заавал олж уншаарай. Legal info дотроос ороод тий. Аваад татаад унших бол таны өөрийн үүрэг болчихж байгаа. За ер нь бол манай подкаст бас өндөрлөх цаг бол төгсөн байна. За сүүлийн асуултын хувьд бол нэг ийм асуулт бол бодож байгаа би. Шинээр одоо хөдөлмөрийн хууль 22 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн тийм ээ. За үүнтэй холбоотойгоор бол за яг төр засгийн зүгээс бол ийм тусдаа хөтөлбөр алга эмэгтэйчүүд хөдөлмөрлөхийн асуудал дээр орхигдуулсан байна. За тусдаа бүр наривчлан зохицуулсан хууль бол байхгүй. Гендер эрх төшөөлийн хангах хууль чинь улан айл айл хөвсний төлөөлөл байх хэвээр. Тэгэхээр одоо илүү нөгөө ажилтан тий хөдөлмөр эрхэлж буй хүний тухайд одоо хөдөлмөрлөх эрхээ хангахын тулд энэ дээрээ анхаараач. Ийм үг үйлдэл дээр та зөрөгтэй дугаараач гэж одоо уриалах тийм үг байвал та бас хэлээч манай үзэг сонсогчдод. За нэлээ том ураагаад байна. Яг энэ хөдөлмөрийн тухай хуулийн шинжлэгдсэн найруулгын нэг давуу тал нь бол малчин эмэгтэйч бай тий. Хуваарай хөдөлмөр эрхэлж байгаа хүн дээр ажиллаж байгаа хүн чинь аль алинд нь үйлчлэг цаг болчихсон юм аа. Тэгэхээр эхлээд та өөрөө хөдөлмөрлөх үүргээ биелүүл ингээ бусдыг хүндэтгэх хэрэгтэй. Дараад нь хөдөлмөрлөх эрхээ шаардж авах хэрэгтэй. Аль аль нь заавал энэ дээр нөгөө шаардаал, жагсаал цуглаан хийгээд тахтай биш. Хамгийн гол юм бол харилцан хүндлэлтэй ойлголт зочил гэдэг юмыг бас хэлмээр байгаамаа. Бид нар нөгөө тэмцэн гэдэг чинь заавал нэг тийм би нэрвгээ ингээд ах асуудал хэрэгтэйс биш аахгүй ойлголцол чухал аа. Ажил олгогч ажилтны эрхийг зөрчижээ гэж зөрчдгөө. Ер нь бол хүн ч гэсэн хүнийхээ эрхийг зөрчижээ гэж зөрчдгөө. Харилцааны үл ойлголт дээрээс болол энэ асуудал үүсдэг. Ингээд томоор нь харах юм бол өөрөө энэ дээр нэг ганцхан зүйлийн юм дээр хэлэхэд бизнес ба хүний эрхийн зарчим гэж одоо гардаг болсон шүү дээ. Тэгэхээр альва бизнесийн үйл ажиллагаа нь хүний эрхийг хангах, хүндэтгэх, хамгаалахад бас чиглэгдэх ёстой шүү гэд. Тэрийг хийхдээ төр өөрөө бас тодорхой хэмжээний зохицуулт хийх хэрэгтэй. Тэгэхээр ямар тохиолдолд төрөөс л бид нар зүйлээ шаардна. Гэхдээ шаардах хүсэгтэй өөртөө бас мэдлэг мэдээлэлтэй хөдөлмөрлөх эрхийнхаа хуулийг нэг цөмөрө харчаарай. Энд нь бол ажилтан та өөрөө ямар хэрэг үүрэгтэй, ажил олгогч ямар хэрэг үүрэгтэй төр үедээ ингээд бүгдээрэнд нь заасан байгаа ч бас эхлээд мэдээлэлтэй болж байгаа цаашаа яриарай л гэж хэлмээр байна да. За баярлалаа. Манай энэ хүү Цэгэр тагтаа подкастын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хүний эрхийн өдөрт зориулан гаргаж буй энэ удаагийн дугаарыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт бас өнөрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Танай хамт олонд ч бас өндөр амжилт хүсье. За баярлалаа.
цэнхэр тагтаа хүмүүрт хайр авчирна. IFX олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Globe International төвд бэлтгэн хүргэлээ.